сөрөг болгоноос салах хэрэгтэй. Өмнөх бичлэгэн дээр хэлсэнчлэн сөрөг бодол үйлдэл болгоны цаана сөрөг биетүүд байдаг гэж хэлсэн. Тийм болохоор сөрөг бодож өөрийнхөө энэ энергийн биедээ тэр сөрөг биетүүдийг оруулах зөвшөөрлийг өгөхөө болох хэрэгтэй. Тэгэхээр яах вэ? Өөртөө суужгаад, тайвширч суужгаад, бясалгалд орж агаад, тийм ээ? Бясалгал хийж чаддаг хүмүүсүүд, бясалгал яаж гэдгийг мэддэг хүмүүсүүд байх юм бол бясалгалтаа орж агаад бясалгал хийж арай сураагүй байгаа, сурах гад явж байгаа, сонирхоод явж байгаа, яаж хийдэг юм бол гэж бодож байгаа хүмүүсүүд байх юм бол өөртөө чимээгүй орчинд суужгаад бодолдоо 3 удаа амьсгаа авах хэрэгтэй. Яагаад амьсгаа авах хэрэгтэй гэд байна вэ гэх юм бол хүн гүнзгий амьсгаа аваад тайвшраад суухлаар ингээд бодууд манд тайвширч эхэлдэг байхгүй юу? За ингээд бодлоо тайвшруулж байгаад өөртөө болоод энэ энергит, энэ universe өөрийг чинь хүрээлэн байгаа энэ орчиндоо command одоо нөгөө тушаал өгөх хэрэгтэй байхгүй юу? За би ингээд өнөөдрөөс эхлээд энэ цаг мөчөөс эхлээд ямар ч сөрөг бодлыг би өөртөө оруулахыг зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэгтэй. Маш чухал сэдвийн талаар ярихлаар ингээд саад болж